Нэгэн хэвийн амьдрал дуусаж шидэт ертөнцид дахин төрөх боломж олдвол та нар юу хийх вэсэн бэ? Энэ удаагийн ярих анимын гол дүр нь баатар болж цуурайтахыг биш, харин тэр ертөнцийн нууцлаг бүхнийг өөрийн гараар цуглуулахыг хүсдэг. Хит их тулаан стрессээс залхаж байгаа бол шинэ ертөнцийн үдсэглэнт байгаль, амттай хоол, сонирхолтой цуглуулгуудыг харуулсан энэ аним гарцаагүй таалагдана. Магадгүй хамгийн хүчтэй баатар байхаас илүү хамгийн ховор зүйлийг олгож байх нь илүү сонирхолтой ч юм билүү? 1, 2, 3僕らは何回だってきっとそう何年だってきっとさよならとともに終わるだけなんだ Такеро өдөр бүр нэг замаар алхаж нэгэн хэвийн уйтгартай ажил хийсээр эцэст нь нас оржээ. Гэхдээ ганц олдох амьдралаа ингэж өнгөрүүлсэн түнд бурхан илүү онцгой бэлэг бэлдсэн байлаа. Медиус гэх нэгэн гариг бий. Соёл иргэншлүүд нь бараг устж мөхөгтөө тулсан. Бурхан Такерог тэр гариг руу явуулж авруулахыг хүснэ. Мэдээж тусгай чадвартайгаар. Тэдний уулзалт нэг их удсангүй. Төдөөдөлгүй Такеро ойн гүнд нүдэ нээлээ. Бурхан түүнд шидийн хүчээр материал цуглуулад мөнгө олох боломжтой гэж хэлснийг санаад манай хүн хаа хамаагүй олцсноо төөж өгнө. Тэгээд материал бүр үнцэн хэрэгцээнээсээ хамааран өөр хэлбэрийн дүрсээр илэрхийлэгдэж байгааг ойлгодог. Такеро нар буугаас өмнө хамгийн ойрхон тосгоныг олохоор явлаа. Тосгоны харуул гих жижигхэн ир манай хүнийг дайчин уу эсвэл сэлэмч нүү гэж асууж байна. Манай хүн материал цуглуулагч гэхэд ховор хүн байна гэхэн тэр. Такеро цуглуулсан материалуудаа зархаар тосгоны дэлгүүрийг заалгаж авлаа. Хамгийн ихэнд хурц шүдэд шонхрын өндгөө гаргаж ирэхэд дэлгүүрийн эзэн 5 мөнгөн зоос санал болгодог. Даанч Такеро маань энтхийн мөнгөний ханшийг мэдэхгүй. Тэгсэн буудлын 2 хоногийн төлбөр 1 мөнгөн зоос юм байна. Такеро 5 мөнгөн зоос нь 50 мянган йен шахуу юм байна гэж тооцооллоо. Уул нь олсон зүйлээ арай чи мөн хүрнэ гэж бодсонгүй. Дэлгүүрийн эзэн шувууны өндгөнд ихэд сэтгэл хангалуун байсан тул өөр зарах юм байгаа юу гин. Такеро олигтой биш гэж бодсон ч олсон зүйлсээ бүгдийг нь гаргаж харууллаа. Тэгсэн дэлгүүрийн эзэн үнэхээр гайхширч байгаа харагдана. Тэгээд Такерод ажлын санал тавилаа. Зүүн уулнаас Мисрил хөдөр олж ирвэл 360 мянган мөнгөн зоос өгье гин. Такерогийн тооцоолсноор бараг л 3.6 сая. Оройн хонох газар олж аваад буудлын ажилтнаас усанд орох ван асуудаг. Гэтэл ван бол зөвхөн язгууртнуудад л бий гин. Уг нь шид ашигладаг хүн байвал шидээр биеэ цэвэрлэж болдогч энэ тосгонд шидийн чадвартай хүн байхгүй гин. Такеро маань шидээр цэвэрхэн болж болохыг сонсоод аврагдах шиг боллоо. Ингээд шинэ ертөнцийн 2 дахь өдрөө дахин материал цуглуулахаар гарна. Өчигдөр энд ирээд төвшин багтай материалууд л түүсэн. Тэд нар нь дандаа цэцгийн тэмдэгтэй. Тэгсэн анх удаа гилийн тэмдэг олж хартал нэлээд удсан байрын хүний арга яс байлаа. Хажууд нь байсан сэхүс гилийн тэмдэг харуулсан бололтой. Такеро хэдий өөрт нь хамаагүйч зүгээр орхиод явж чадсангүй. Арга ясыг газарт болж оршуулад цааш явна. Нилээд явсаар харанхуй ойн гүнээс хавцал руу унцдаг. Такеро эхлээд сандарсан ч шидийн хүчээр аюулгүй газардна. Эндээсээ мөнгөний хөдөр олж цуглуулад дахин гүн рүү нь явлаа. Агуй маягийн газар руу ороход маш тунгалаг нуур идэг. Тэгээд шалгатал ээсээс төвшин байх ба эртний луугийн шидийн хүч шингэсэн болохыг нь олж мэднэ. Гэтэл уснаас жинхнээс луу гараад ирд юм да. Луу түүнээс хасар их шидийн хүч мэдэрснээр нойрносоо сэрцэн гин. Эртний луу Такерогоос шидийн хүчээ зэглүүлэхийг хүсдэг. Луугийн хүч өндгийг нь хагалж хүүхдээ аврахад хүрэхгүй байгаа юм байна л та. Мэдээж оронд нь хэрэгтэй зүйлийг нь өгнө гэсэн нь Такерогийн хайж байгаа Мисрил хөдөр байлаа. Манай хүн юу ч бодолгүй өндгөнд шидийн хүчээ шингээж эхэлдэгч юу болоод байгааг ойлгосонгүй. Сүүлдээ бүр шинэ ертөнцид ирээд 2 хоноод өгчих байсан юм уу гэж бодно. Гэтэл нүдэ нэгт нь түүний урд өөр нэг бурхан гарч ирдэг. Тэгснээ энгийн хүн улуу хараад айж сандраад зүгтах ёстой. Гэтэл ертөнцийн хуулийг зөрчөөд байх юм гин. Тэгээд өмнөх бурханы өгсөн асар их хүчнээс жаахан хаслаа гэж авдیں۔ Төдөөдөлгүй Такеро ухаан орно. Тэгсэн өндөг хэдий хагарчихсан. Хөөхөн бяцхан луу гараад ирж. Эртний луу Такерод дуудах нэрийг нь өгч болно гэснээр бие гэж нэрлэнэ. Эртний луу биег өргөн уудам ертөнцөөр аялчгаад иргэснээ шууд Такерод даатгачдаг. Үнэн амар. Бяцхан биеж Такеродтэй үлдсэндээ баяртай харагдана. Эртний луу Такерогийн цүнхийг шидэт устайгаа холбочж. Тиймээс биед хэрэгтэй шидэт усыг өссөн үедээ гаргаж чадна.
Манай хоёр хавцлаар авиран буцаад ойд иртэл өмнөх харанхуй ой шаал өөр болчиж. Такеруг анх ирэхэд амьд зөвлгүй харанхуй исэн газар одоо гэрэлтэй ногоон хидийч аюултай мангасаар дүүрчээ. Гэхдээ хамгийн ихэнд гарч ирсэн Си төвшний аврах шувуул гэхэд эртний луутай харьцуулахад инээдтэй хөөрдөм санагдана. Такеру бүр тэр мангасыг шинхэн шүүслэг шарсан махал гэж хард юм да. Шувууг агнсны дараа чоншиг мангаснууд гарч иртэл Такеру маань дахиад зөндөө махтай болох нь гэж баярлаж энтэр. Нэг чоныг шулуун цохилтоор, нэгийг нь хөлөөрөө өшөглөөд, нэгийг нь зүгээр алгадаад унгаж идэм да. Такеру хангалттай махны нөөцтэй болсон тул дахин тулалдахыг хүссэнгүй. Тэгсэн би нэг хөхөөрдөм жижигхэн биеэрээ Такеруг өргөөд нисэх гин. Такеру түүнд баг зэрэг тусалж хүчийг нь нэмтэл амар өндөрт авч гарснаа Такеруг алдаад унахчихдаг. Манай хоёр ингэж хөгжилтэй явсаар ойн гүнд нэгэн эльф охинтой таарна. Такеру охиныг мангасын дайралтад өртөө юу гэтэл зүгээр л 3 хоног юу ч идэж уугаагүй маа гэж авдیں۔ Манай хоёр охинд хоол ус өгч туслаад цааш явлаа. Ойгоос гараад морин тэрэг унсан хүн ирж явааг хартал тэр нь үнэндээ морь биш нэг ивэрт байхан тэр. Азар энэ унаа нь тосгон руу явж байгаа болохоор Такеру тэдэнтэй хамт явхаар боллоо. Тэргэнд гэр бүлээрээ явж байгаа бололтой. Жаахан хүүхдүүд явж исэн болохоор манай хүн танихгүй замын хүнийг тэргэндээ суулгасныг нь гайхна. Тэгээд би дээрэмчин байсан бол яана гэтэл бяцхан хүү дэдгэр гихчин бидэнд аюул илрүүлэх шидэт хонх байгаа гэдэг. Энэ хонх нь аюултай зүйл ойртох үед дуугард юм байна. Шидээр ийм хэрэгтэй зүйлч хийж болдог бахан. Энэ гэр бүлийнхэн бяцхан биег олж хараад луут хүлэгт баатартай таарахч ховор шүү гэдэг. Оройн замдаа амарцгаан хоол идэхээр болоход Такеру маань өөрөө хоол хийж өгнө. Худалдаачин ир амттай хоол идээд дээрэс нь хүүхдүүдийнхээ баяртай царайг хараад уйлчихдаг. Такеру тэдэнтэй хамт дуулж бүжиглэн их л зугаатай байлаа. Өмнө нь ганцаараа л хоолдог байсан түнд энэ мөч үнэхээр гайхалтай санагдана. Маргааш өглөө нь тэд тосгонд ирэн зам саллаа. Такеру тосгонд ирээд өөрийг нь хүргэж өгсөн гэр бүл ан хийх чадваргүй учраас хоол хүнсний нөөц муутай, арай ядан амьдртгийг нь хүнээс олж сонсдог. Тэгээд л амттай хоол идээд баярлсандаа уйлсан байж. Такеру энэ ертөнцид онцгой чадвартай ирсэндээ үнэхээр их талархлаа. За тэгээд месрэл хүдрээ өгөхөөр тосгоны дэлгүүр рүү явна. Такеру месрэл хүдрээс гадна месрэл шидийн чулуу олоод ирж. Тэгсэн энэ месрэл шидийн чулуу нь айгүй ховор нандин идэж таардыг. Дэлгүүрийн эзэн Такеругийн чадварыг үнэлдэгч хэн хүний мэдэх энгийн зүйлийг мэдэхгүй байгааг нь гайхна. Маш их шидийн хүчийг шингээсэн болохоор энэ чулуу хитгэн ширхэг байхтал улс даяарах шидийн чулууны хүчийг давна гин. Тэгээд Такеруг Билкайм руу яв гэж зөвлөдөг. Билкайм нь энэ тосгоноос хамаагүй том хотоос гадна тэнд аялагчдын бүлгэм байгаа гин. Тэнд очивол энгийн ойлголтоос эхлэн юм бүхнийг суралцах боломжтой. Такеру маань адал явдал хайгч болвол мөнгө олж чадах бах гэд тэр том хотыг зөрхөөр шийдлээ. Манай хоёрт хэдийн дасчихсан тосгоныхон замын хоол хүнс хүртэл бэлдэж өгнө. Такеру тосгоны иргэдийн сайхан сэтгэлийн хариуд өнөө месрэл шидийн чулууг ашиглан тус олъё гэж бодлоо. Тэгээд тосгонд хорон муу зүйл ойртуулахгүй байх шидийн хэрэгсэл бүтээн. Тосгоныхон Такеруд үнэхээр их талархаж хүссэн үедээ гэртээ буцаад ирээрээ гэсээр үлдлээ. Такеруч энэ тоормын тосгоноо өөрийн нутгаа гэж бодно. Замд нь Си төвшний аврах хавчнууд гарч ирснээр манай хоёр хавчны махтай олж оройн хоолоо амдархан эцэцгэлээ. Маргааш нь зорьсон газар болох худалдааны хот Билкаймд ирдэг. Энэ газар нь твийн хамгийн том бүлгэмтэй хот юм байна. Такеру бүлгэмд ирээд бүртгэлээ хийлгэлээ. Хүлийн авагч нь манай хүнээс тулааны дуршлаг байгаа юу гэж асуудаг. Такеру өмнөх таарсан араатнуудаа бүгдийг нь нэрлэхэд хүлийн авагч нэг л итгэж өгөөгүй янзтай харагдана. Тэгээд мэдээж манай хүнээс нотлохоо хүслээ. Такеру хариуд нь цүнхнээсээ аврах том хавчнуудынхаа нэгийг гаргаж ирээд ширээн дээр нь тавьчихдаг за. Ширээ энтэр нь нурж унаад тэр хаваар нэгэн болно. Аялагчдын бүлэгмийнхэн Такеругийн бүхий л зүйлийг гайхна. Хязгааргүй багтаамжтай цүнх түүнээс нь гарч ирэх аврах хавч тэгснээ тэрийгэ бүлгэмд зарах гэж ирээгүй. Өөрөө идэнэ гэж авч байгаа юм чинь. Тэгснээ мэдээж луу дагуулсан материал цуглуулагч. Такеру адал явдал хайгч болов үгүй юу? Шууд л одооллоо. Анхын дээрэд нас ороод удсан хүний арга ясны хажуугаас эд зүйлийг нь олсон доо. Такеру түүнийг нь гэр бүлийнхэнд нь дамжуулан өглөө.
нээрэн бүлгэмд зөвхөн Такеруугаар ажил хийх хүсэлт ирэх болжээ. За тэгээд том хотод ирснийг халуун усны газар орж альжаалаа тайлаад авна. Такеруу энэ хотод ирээд хэдийн нэг сар болжээ. Анх энэ халуун усны газар нь нилээд бохир устай байхаар нь Такеруу цэвэрлээд тунгалаг болгочиж тэгээд өөрөө өдөр болгон ирж байгаа юм байна. Такеруу эмчилгээний шид ашиглаж суран ядуусын хорооллын өвчтөе хүмүүст тусалжээ. Шуналгүй дээрээ нэмээд хит энгийн зүйлсийг мэддэггүй учраас хүмүүсийн анхаарлыг татна. Ядж байхад бүлэгмээс ирэх төвшин ахиулах хүсэлтээс хүртэл байнгын татгалзна. Учир нь хүссэн бүхнийхээ амар тайван амьдрахыг хүсэж байгаа. Даанч одоо тэгээд хүснээр нь боллоо юу? Гинэтхэн хот руу гоблинууд давталж дийгээс өндөр төвшний бүх аялагчдыг дууддаг. Такеруу F төвшөндөө байсаар байгаа болохоор санаа амар явах гэсэн ч мэдээж бүлэгмийнхэн бариад авна штэ. Эхэндээ төвөгтэй зүйлсээс зугтахыг хүсэж исэн ч нэг л мэдхэд бусад хичээж байгаа хүмүүст туслах хэрэгтэй санагдана. Манайх хоёр хэсэг бүлэг гоблинуудтай таарахад би өөрийнхөө хүчээр бүх гоблиныг дардаг. Игдүүтэй жижигхэн юм байж нилээд хүчтэй байгааз энэ гөрвөл хүнийг Клей идэг. Тэр ч бас адал явдал хайгч. Такеруу маань хотод ирснээсээ хойш түүнтэй найзууд болсон. За тэгсэн гоблинуудын дунд дээд төвшний авраг гоблин гарч ирээд Клей хүнд байдалд орчиж Такеруу маань сонссон даруйдаал туслахаар явна. Бяцхан би гоблинуудтай тулах хооронд Такеруу найзынхаа эмзэглэж явдаг маш том сорвийг эртний лууны шидийн хүчтэй усаараа идгээдэг. Тэр сорив нь цаг агаараас шалтгаалan өвддөг болохоор тулалдахт нь туслая гэж бодтол гөрвөл төрхтэй байсан Клей бүрэн хувирчхан дэрээ. Сул дорой ахмад дайчин хүчирхэг луу дөрхтэй болсноор гоблинуудад бяраа гаргана. Такеруугийн хийсэн зүйл бүлгэмийн даргын анхаарлыг их л татлаа. Оройн Клей буцаад хуучин хэвэндээ орсон харагдахч дотроо асар их хүчтэй хിവэрээ. Тэгээд Такерууг яг юу хийснээ хэлхийж шалгана. Манай хүнч биеийн аав ч юм уу ээж ч юм уу эртний луугийн шидийн хүчийг шингээсэн гүний усыг өөрт нь ашигласнаа хэллээ. Клей өөрт нь тийм ариун усыг яагаад ашигласан юм бэ гэхэд Такеруу маань чухал нөхцөлд өвддөг шархыг нь эдгэхийг хүснээ л хэлдэг. Клей гайхсан хിവэрээ үргэлжлүүлэн чи дээд төвшний ангаах шидтэй юм уу гэж асуув. Гэтэл Такеруу маань өөдөөс нь зүгээр л биеийн чинь бүтцийг төсөөлж байгаад ангаах шидээ ашиглахад үйлчилгээ нь илүү сайжирсан. Нуруунд мэдрэлийн олон систем байдаг. Энтер гээд тэнэгтэж өгнө. Клей тэрийг нь юу ч гэж ойлгох юм те. Амар гайхаад чи яг хин юм бэ гэхэд Такеруу маань сая л нэг бүтггүй юм ярьснаа ухаарч байгаа. Гэхдээ Клейг анд нөхрөө гэж үзээд итгэсэн болохоор өөр ертөнцөөс ирснээ хэлцдэг за. Клей болсон бүх явдлыг нь сонсож байгаад итгэхэд хэцүү ч гэлээ. Чи намайг Драгньют болгосон л тоо. Драгньют бол гөрвөл хүмүүсийн өвөг дээдэс гэдэг. Тэгээд бас Такерууг хидэрхий хэнэггүй байх юм аа гэд лекц уншихаар болно доо. Маргааш нь Такеруу шинэ хайж авахаар хайж яваад Рибл гих дархны туслагтай танилцсан. Рибл Такерууг хотод алдаршаад байгаа адал явдал хайгч гэдгийг мэдээд даргатайгаа уулзуулахыг хүслээ. Тэгснээ зүгээр л хайж авах гээд явж исэн манай Такерууг мангас чөтгөртэй аюултай уурхай руу явуулахгүй гээд даргатайгаа үзэлцээд эхэлт юм да. Сайн чанарын илт гаргаж авахд ашиглах Илдра гэдэг хүдэр нь зөвхөн тэр аюултай уурхайд нь л байдаг бололтой. Рибл Такерууг танимагцаал энэ ажлыг хийж чадах байх гэж боджээ. Гэхдээ дархны газрын эзэн залуу хүнийг тийм аюултай газар руу явуулахгүй гин. Уул нь өөрөөс нь ч асуулгүй ийм зүйл ярьж байхад Такеруу маань уурлах нь битгий хэл бүр өөрөө сайн дураараа явахаар болчул яах вэ? Илдра хүдрийг олоод ирвэл шагналд нь надад тусгай хайч хийгээд өгөөрэй гэж авчина. Дархны газрын эзэн аюултай штэ гэтэл Такеруу шууд л авраг хавч агнснаа харуулдаг. Энэ нь бие төвшний адал явдал хайгч нар ч айдаг мангас гин. Ингээд манай хоёр замдаа гарлаа. Замдаа өмнө нь нэг удаа ойд өлсөөд сууж исэн эльф охинтой дахиад өлсөөд сууж байхдаа таард юм да. Такеруу түүнд ус өгөөд ярилцах гэтэл амар өмхийн үнэртэй байлаа. Тэгээд үнэрийг нь тисэлгүй цэвэрлэгээний шидээ ашиглаад цэвэрхэн болгочихно. Эльф өөрт нь тусалсны хариуд Такерууд бас туслахыг хүсдэг. Уг нь ч сэтгэл нь сайхан юм аа. Даанч материал цуглуулагч хүнд олж өгч байгаа юмнууд нь чулуу, баас, хортой мөгөл гэж таарна. Тэгээд ямар тач аяллаа турш манай хоёрт туслахаар боллоо. Угаасаа эльфийн явж байгаа зүг нэг юм байна. Түүний нэрийг Бролайт гэдэг. Орой гал түлэх гэхэд
Бролайт бүтэн модыг хормын дотор түлээний мод болгоод хагалчна. Тэгсэн Бролайтын гарт байх зэвсэг нь A төвшнийг байдаг. Такеро маань анх удаа л A төвшний зэвсэг харж байгаа. Бролайтын харагдах байдал нь том болохоос биш, доторх хүн нь бяцхан биегээс ялгарах юмгүй. Такеро Бролайт B2-ын хувирхрах чимээнээс олж бүтэн нойргүй хоноод их л завлаа. Маргааш нь зорьсон газраа нилээд дөхөж ирээд нэг газар хоол идцгэн. Тэгсэн энд нь Клей бас ирчихсэн хажууд нь сууж идэм да. Манай хэдийн очих газарт очиж жадаа засуулах гээд явж исэн юм байна. Клей ч бас манай хэдтэй хамт явахыг хүсснээр бүгд хамтдаа газар доорох Дварфын улсад ирлээ. Хотын үүдээр орох хаалган дээр нилээд их очиртай харагдана. Гэтэл Клей харуултай нь очиж мэд мэдээд л манай хэд шууд яваад орохор болчдөг. Тэгээд харуул Клейг хаан нь дуудуулсан очиж мэд мэдэрээ гин. Дварфын овгийнхан зэвсэг бүтээдэгч тулалдаж чаддгүй ээжээ. Тийм болохоор чөтгөрүүдэд татвар төлөх шаардлагатай болдог гэж. Тэгсэн зүгээр л мөрөөрөө зурж явсан Клейг харсан чөтгөрүүд эндээс зүгтаачсан гэдэм юм да. Тэгээд эдний улсын баатар болсон Клейд зориулж хөшөө хүртэл босгосон юм байна. Клей найзуудаа дагуулan Дварфын хаантай мэдчиллээ. Такеро маань энд алимд нь мангасын өөр болсон Рюхай уурхайг зорж яваагаа хэлнэ. Тэгсэн Дварфын хаан баатар Клей болон түүний гайхалтай нөхдөд Рюхай уурхайд яагаад мангас үүрлэх болсон шалтгааныг олж мэдэх үүрэг өглөө гэж авдیں۔ Төвхтэй зүйлд хутгалтахыг хүсдэггүй Такерууд маань ажил нэмэгдэх шиг л боллоо. Ингээд манай хэд уурхайд ирнэ. За өнөө айхтар бүх хүний айгаад үйдэг мангас нь Такеро B2-т маань зүгээр л нэг муу хавчны мах болж харагдаж интэр. Хавчны махных нь нөөц дуусчихсан байсан болохоор хавчинд дуртай би бөөн баяр. Тэгсэн мангас хараад баярлаад байгаа манай хоёрыг нөгөө хэд нь гайхан штэ. Энэ мангас A төвшний Дранго гэдэг догшин хавч гин. Гэхдээ Такерууд маань сайхан оройн зооглолж харагдаад байгаа. Манай хоёр найзуудыгаа ч оролцуулалгүй өөрсдөө хавчаа бүтнээр нь хөлтөөчин за. Тэгээд зөндөө их эрдэнэс жолж аваад буццгаана. Дварфын хааны урд аврах хөлтөө хавчаа гаргаж ирээд падгээд тавьчихж байгаа юм да. Дварфын хаан Такерууд аюулт мангасыг хөнөөж өгсөнд талархал илэрхийлээд шагнал өгье гэлээ. Тэгсэн манай хүн шагнал болгоод энэ мангасаа би өөрөө аваад харьчих уу да гэж байгаа юм чинь. Дварфын хаан Бролайтад хүссэн нисдэг морийг нөгөөд Клейд жадыг нь засуулж өгчээ. Бролайт нисдэг морио ихчтэй өгөхөөр нутаг буцна. Клей харин манай хоёртой буцаж ирээд нэг баг боллоо. Клей Такеро хоёр удаан ярилцсны эцэст бага цэнхэр ба хар гэж нэрлэнэ. Такеро дархны газарт ирж Илдра хүдрийн оронд Илдрайт авчирснаа харуултал нөгөө хоёр нь нүдэндээ ч итгэсэнгүү. Илдрайт нь Илдра хүдрээс ч илүү үн цэнтэй ховор бололтой. Дархны газрын эзэн 120 жил амьдрахтаа ийм их Илдрайт харж үйсэнгүү гээл уйлаа л идэв. Белкайм хотын нэг хэсэг болох Люсивах бүсийн эзэн нь Такеро болон Клей хоёрт урилга илгээжээ. Тодруулбал цэнхэр ба хар багт. Манай хүнд нэг л ядаргаатай зүйл болох гээд байгаа юм шиг л санагдаад эхэлнэ. Шагнал өгнө гэж бичсэн нь өрх юм болооч гэж бодлоо. Тэгснээ бүр бяцхан биег маань авах гэсэн болооч гэж ах шиг. Ингээд цэнхэр ба хар багийнхан маань бүсийн эзний урилгаар язгууртны сүйхт хэрэгэнд сууж явна. Клейн хэлснээр бол бүсийн эзний гэрт өргөдөх нь адал явдал хайгчдын мөрөөдөл гин. Учир нь бүсийн эзний дэмжлэгийг авбал хэдий доод цолтой байсан ч хүчтэй нөлөөтэй нэгэн болно гиндэ. Язгууртны хэсэгт орж ирсэн Такеро B2 маань гайхширсаар явлаа. Тэгсэн харшид ортол нэг жижигхэн охин манай эдийн урд гарч ирснэ. Такерог илүү ухаантай царайтай гэж бодож байсан. Яахав дээл юм гэж авчин. Тэгэд бүр лууга надад өг гэж идэг шүү. Такеро маань шууд л чадахгүй гэд хэлчихдэг. Тэгсэн охин луучин тэнгэрлэг амт над чи язгууртных л байх ёстой. Энтергээд шулгамж өглөө. Такеро шинжлэх чадвараараа охины тухай харахад эзний охин Тиарис гэж байна. Тэгээд охинд би бол миний гэр бүл тиймээс өгч чадахгүй гэтэл охин лууг нь нэртэй байсанд гайхдаг. Бас өөрийнх нь яриагч ойлгож байгаа мó гээл гайхснаа буруу зүйл хийснээ ухаарах шиг боллоо. Тэгээд уучлал гуйхт нь би түүнийг уучлсан гэдгээ илэрхийлнэ. Тиарис уг нь муу охин биш ч нэг үйлчлэгч нь охинд дор даялагч нартай ингэж харьцаж зааж өгсөн байдаг. За энэ жигтэйхэн царайлаг хүн гараад ирсэн нь Тиарисын аав буюу бүсийн эзэн.
Түүний эхнэр хагас жилийн өмнө өвдөж хэвтэрт орсон юм байна. Арга мухардаад байхдаа Такеруг ядуусын дүүрэгт өвчтэй хүн эмжилсэн талаар нь сонсч л дээ. Энэ талаар сонссон Клей бяцхан бие хүртэл хасгартлаа уйланга Такеруг зөвшөөрчих гэсэн хаятай харна. Такеру асуудлаас болтохыг хүссэн ч эхлээд эхнэрийнх нь биеийн байдлыг харахаар шийдлээ. Шинжлээд үзэхэд үе мууж гидэс толгой зэргийн өвдөлтөөс гадна гэрлээс эмээх эмгэх маягийн зүйлс харагдана. Эднэрийг Такеру эмжилж чадахч нэмээд огт мэдэхгүй өвчний нэр байхан дэр. Ивэр хортлогын талаар манай хүн сонсож байсангүй. За манайхан хэрэг бичлэг нь таалагдж байгаа бол subscribe-а дарж сувгаад эмчхээ битгий мартаарай. Такеру маань бүсийн эзний эхнэрийг эмжилж болох хэдий ч сөрөг үр дагаварт хүрэхгүй гэж сэрэмжлэнэ. Тэгээд бүсийн эзнээс үнэхээр надад итгэж байгаа хэрэггүй гэхэд тийм ээ бидэнд өөр найдвар алгаа гин. Клей Такеругаас өөрт нь хэрэгэлсэн аргаа хэрэглэхүү гэхэд тэр бол тохиромжгүй гэдэг. За тэгээд хамгийн ихэнд гэрэл гэгээ харж чадахгүй байгаа нүдийг нь эмчилж тоос дарсан харанхуй өрөөг нь агаар салхи үзүүлж гэрэл оруулна. Үүнийхээ дараа Такеру бүсийн эзэнтэй тусдаа уулзахыг хүслээ. Учир нь эхнэрийнх нь Ивэр гих хордлоготой болсон шалтгаан нь хэн нэгэн албаар хордуулсан явдал үйж магадгүй гэж боджээ. За тэгсэн Ивэр гэдэг нь ашиглах хориотой хор бас ерөндөгч байхгүй гин. Бүсийн эзэн эртний хэлээр бичигдсэн номнууд донд энэ хорны талаар бичигдсэн байж магадгүйгээд Такеруд баахан ном харуулдаг. Манай хүн хайлтын чадвараараа цаг алдалгүй Ивэр хорны талаар бичигдсэн номыг шууд л олж чадна. Гэтэл тэнд нь айгүй илгийн юм л бичээдээ идэв. Нэгэн аялагчийн хийцгэрч яваад Ивэр гих алтлаг өнгийн цэцгүүдийг олж харсан тухай тэмдэглэл байлаа. Ивэр цэцэг урагдах газрын хажууд нисдэг морины хөшөө байхаас гадна дэрэгд нь үнэхэрийн тунгалаг нуур байдаг гин. Азар энэ газрыг нь Клей мэддэг байж таарах ба тэргээр 5 хонож байж хүрэх газар байлаа. Такеру явхаасаа өмнө бүсийн эзний харшид шидээр хамгаалалт маягийн юм хийдэг. Энэ үеэр бүсийн эзний охин Тиарис дахиад уучлалт гуйгаад ээжт нь тусалж байгааз талархал илэрхийлнэ. Такеру түнд биднийг байхгүйд хэн нэгэн намайг муу хүн чамайг хуурдаж байна гэж хэлж магадгүй. Тийм хүний үгэн давталгүй шууд л аавдаа хэлээрээ гэж захидаг. Ингээд цэнхэр ба хар баг маань хорны тухай судалгаар замдаа гарлаа. Уг нь 5 хоног туулах замч гэлээ. Манай хэд шидийн хүчээр 1 хоноод л ирнэ. Клей өмнө нь энд ирж байсан болохоор энэ газрыг их өөрчлөгдсөн байгааг хэлдэг. Тунгалаг нуур бохирдож ойр хавийн газар нь үржил шимгүй болжээ. Тосгоны иргэдээс асуухад 10 сарын өмнөөс нуур хараагдсан мэт өнгөө өөрчилж загаснууд өхөж эхэлсэн гин. Худгийн уус ч бас адилхан муудажээ. Тэгсэн гинэд Энгачи гих нэг худалдаачин гарч ирээд тусалсан гин. Нуурын дэрэгдэх алтлаг цэцгийн оронд тосгоныхонд туслана гэж л дээ. Гэхдээ тэр Ивэр цэцэг бол тосгоныхны үе дамжин бурхны цэцэг гэж нэрлэн урагдах газрыг нууцалдаг байсан цэцэг. Тэгээд тосгоны иргэд худалдаачинд сар бүр 1 цэцэг өгч оронд нь 60 торох ус авахар болжээ. Гэтэл тэр усаар тариалан эргэлж чадалгүй хоол хүнс улам багсаж амьдрал тун хүнд болсон байна. Такеру нуурыг шалгаад анхнаасаа л албаар бохирдуулсан болохыг нь мэдлээ. Тэгээд тосгоны иргэдэд тэр худалдаачин өөрсдийг нь хуурч сар бүр хор хийхээр цэцэг авдаг байсныг нь хэлнэ. Бяцхан би тэнгэрлөө нисэн өөрийн шидээр бороо орууллаа. Такеру тосгоны иргэдийг цэвэрлэгээний шидээр цэвэрлэж дараа нь тосгоныг шинэ мэд болгоно. За тэгээд мэдээж томоо гихчин тогоо гаргаж ирээд хоолны найр хийндэ. Тосгоны хүүхдүүд Такеруг нууц бааддаа оруулан бас өнгөрсөн жилд хүүсэн жимсээ харууллаа. Яагаад идээгүй юм бэ гэсэн. Энэ жимсэнд давсархаг амттай болохоор иддэггүй гин. За тэгсэн Такеру маань амсаж үзээд өөрийнхөө ертөнцийн цууны амтыг олчдөг шүү. Такеругийн үлдээсэн шидийн хамгаалалтанд муу хүн ойрцсон бололтой. Анхааруулга чимээ дуугарснаар Тиарис ээжийнхээ өрөөлөө гүйгээд очиход тэдний гэрийн туслах зогсож идэг. Харваас нэг залтай царайлчаад нэрэл Такеруг муу хүн гээд охины толгойг эргүүлэх гэж үзэж байна. Тэгээд Тиарис аавда бүгдийг хэлж бүсийн эзэн өөрийн аргаар залтай туслахаа шалгахаар шийдлээ. Залтай туслах эхнэрт нь өвчнийг нь эдгэх тусгай ус өгч үйж тэр усыг өөрт нь уулгаад шалгахыг хүслээ. Гэтэл залтай туслах уухгүй гэхээр нь бүсийн эзэн нүүрлүүн цацчихна. Туслах өөрлөөнд хор цацчихлаа гэж айж сандраад бөө юм болоход
бүсийн эзэн тэр усыг зөв зүгээр ууж орхилоо. Албаар түүнийг шалгахын тулд өөрийнх нь бэлддэг тусгай ус гэж хуурчилдээ. Бүсийн эзэн залтай туслахаа харуулуудад тушаан эд зүйлсээс нь нууц кодоор бичсэн захиа олдог. Энэ хооронд тосгонд өнөө Энгачигийн хлөөрчин хор хийх цэцгээ авахар ирсэн байлаа. Такеру, Клей, B3 харин тосгоны ахлагчийн хамт ивэр цэцэг ургадаг нууц газарт иржээ. Гэтэл тэдний араас тосгонд аюул болж байгааг дуулгахаар хүн ирнэ. Энгачигийн хлөөрчин баригдсанаа мэдэнгүүтээ тосгонд гал тавьчиж манай хэд галыг унтрааж хүмүүсийг аварчихта тосгоны Гонза гэх хүү алга болсныг мэднэ. Энгачи гал тавимагцаа Гонза хүүг барьцааны хүн болгон авч явсан бололтой. Такеру хайлтын шидээрээ байгаа газрыг нь олоод ирлээ. Бяцхан бие маань харин тагнуулын үүрэг гүйцэтгэж байдлыг илтгэнэ. Клей гимгүү хүүхдийг барьцаалсан хүмүүс дуурн хөрч лууд өрхөндөө хувирчдаг. Такеру харин хүүгийн аюулгүй байдлыг бодон шууд дайраад орж болохгүйг санууллаа. Тэгээд шидээр өөрсдийгөө харагдахгүй болгоод нууцаар гэмт хэрэгтнүүдийн байгаа газар руу орно. Манай хэд яг тэдний яриаг сонсож таарлаа. Тэгсэн бүсийн эзний эхнэрийг хорлох гэсэн шалтгаан нь мөнгө л эж. Эмэгтэйг үхмэгц үхэл төргсөн өвчнийг нь ивэр хор гэдгийг албаар цуу тараалхан хүмүүст мэдэгдвэл өөрсдөөс нь хорийг өндөр үнээр худалдаж авах хүмүүс гарч ирнэ гэж боджээ. Клей тэднийг уймуулж уураа гаргаж байх хооронд Такеру B2 хүүгийн хоригдож байгаа газрыг олоод ирлээ. За гэтэл Клейийн үлдсэн газар мангас гарч ирсэн байх нь харагдана. Манай хоёр хүүг хамгаалангаа Клей дээр иртэл би төвшний мангас идэг. Такеру маань хэдий гэмт хэрэгтэн байсан ч Энгачиг зүгээр орхилгүй мангасын дайралтаас хамгаална. Такеру шидийн хүчээр мангасын бүх тэмдрүүлгийг хөлдөөхөд Клей гол цөмийг нь устгахаар довтлно. Гисэн ч байдал буруугаар иргэн өөхөж буй мангасын дайралтаас олж Такеру Гонза хүүг тэрсэн чигтээ хоёул шидэгдлээ. Такеру эцсийн мөчөд Гонза хүүг бие рүү шидэж авраад өөрөө харин хортой нуур руу унчихдаг. Тэгсэн бас л өнөө хар увцтай хоёр дахь бурхан. Өмнө нь Такеруд дургүй байсан ч одоо бол түүний нөлөөгөөр энэ ертөнц өөрчлөгдөж эхэлсэн гэд түүнд бэлэг бэлджээ. Такеруг уснаас нисдэг морь татан гаргадаг ба тэр хорцсон нуурын эзэн байж л дээ. Эрт үед нуур бохирдож энэ хамгаалагч морь нь үржил шимтэй газар ариун усыг хамгаалахын тулд ивэр цэцгийг бүтээн нуурын дэргэд тарьжээ. Хамаг хүчээ цэцгэнд барсан хамгаалагч эцтэй ядраад хөшөө болон хувирж нуурын дэргэд үлдсэн байж. Гэтэл нэг өдөр Энгачигийн хитгээд гарч ирэн мангас дуудаж нуурыг хүчээр бохирдуулсан байна. Харин манай хэдийн ачаар нуурыг бохирдуулж байсан мангас устж нуурын эзэн хүчээ буцаан сэргээж чаджээ. Ингээд Гонза хүүг аюулгүй хөргөж өгсөн манай хэд бүсийн эзний эхнэрийг имчилгээр хурдан буцна. Такеру маань шилжих шид сурснаар маш хурдан буцлаа. Ивэр цэцгийг олсон учраас ерөндөгийг амархан гаргаж авчээ. Бүсийн эзний эхнэр эдгэрсний дараа Такеру сүйдсэн тосгонд буцаж ирдэг. Тосгоны ахлагчид цэцгийн тостой төмсөн дээр өнөө Ридасын жимсийг нь шахан гаргаж амсуулна. Тэгээд Ридасын жимсийг ихээр тариалахыг хүсдэг. Хэрэв Ридасын жимсээр янз бүрийн хоолыг амтлах боломжтойг мэдвэл Билкайн митийн том хотод эдний тосгоны нэр алдаршина. Энэ санаа мэдээж тосгоныхонд их таалагдлаа. Нээрэн нуурын эзэн болох нисдэг морь гинэтхэн гарч ирснээ хүн болоод хувирчдэм да. Тэгснээ бүр нэг газараа удаан байж залхсанд бол та нартай хамт явж аялмаар байна гэж авдیں۔ Такеруд маань мэдээж ядаргаатай зүйлс болох нь тодорхой санагдаж байлаа. Ингээд Галиус нуурын хамгаалагч бурхан Пүни манай хэдийн багт нэгдчихнэ. Бурхан гिचгээд Такеругаас байнгын л явж юм идэцгээе гэж шалаад идэв. Адал явдал хайгчдын бүлэгмүүд дунд жилд нэг удаа материал цуглуулах тэмцээн гэж болд юм байна. Бүсийн эзэн мэдээж манай Такеруг заавал оролцоосоо гэж хүсжээ. Учир нь энэ удаагийн даалгавар нь эхнэрээ баярлуулах гэсэн бүсийн эзний хүсэлт юм байна. Тэгээд даалгаварт Солонгон 7 өнгийн хоньны ноосыг цоглуул гэжээ. Харин материал цуглуулагч нар багийнхаа туслалцааг авах нь хориотой юм байна. Клей Такеруг шилжих шидээр явах уу гэтэл үгүй, дараа нь онцгой шид ашигласан гээд хил ам гарвал хэцүү гин. Тэмцээнд туслалцаа авч болохгүй учраас хөөрхий бие маань Такеругаас холдмооргүй байсан ч нулимс асгаруулan үлдлээ. Тэмцээн эхэлснээр Такеру номын сан орж Солонгон хоньны талаар мэдээлэл олж авна. Тэгээд шидээр хурдаа нэмэгдүүлэн Солонгон хонь байдаг ариун уул руу явлаа.
Энэ хооронд бяцхан бие Такеруг санан уйлсаар л идэг. Такеру явсаар ариун уулын бэлдэрэн солонгон хоньнуудыг олчихлоо. Тэгээд бүх хэлээр ярих чадварт нь амтны хэлж багтаж байснаар тэр хоньнуудаас ноосыг нь авмаар байгаагаа хэлдэг. Тэгсэн хөвсгөр хоньнууд дуртай ял зөвшөөрж ноосоо өгөхөөр өөрсдөө бараг ойчрлож байгаа юм чинь. Уг нь солонгон хонь маш хурдан зөгцдөг тул ноосыг нь авах маш хэцүү учраас ховор нандинд тооцогддог. Такеруг олж харсан өөр материал цуглуулагч нарч юу болоод байгааг ойлгосонгүй. Ингээд хамгийн хурдан хамгийн их ноос цуглуулсан Такеру ялагч болно. Өөнөр нь манай Такеру зэрэглэлээ ахиулахгүй гээд гүрийгэд идэв штэ. Тэгсэн бүлэгмийн ахлагч түүнд нэгэн санал тавилаа. Бүхий л төрлийн авиастай адал явдал хаягчд өгдөг FB зэрэглэлийг санал болгоно. Такеругийн одоо байгаа хамгийн доод F зэрэглэлээс эхлэн өндөр түвшний B зэрэглэл хүртэлх даалгавар дээр өөрийн хүссэн түвшний зэрэглэлээр ажиллаж болох гин. Тэгэхээр Такеру хүссэн F зэрэглэлийн ажлаа яг л тэр бага үнийн дүнгээр нь авах боломжтой. Такеру маань их шан харамж авахгүй гэдэл зэрэглэлээ ахиулах дургу. Ингээд Такеру маань FB зэрэглэлтэй болохыг зөвшөөрлөө. Тэгсэн энэ үеэр төв зам дээр ойн утга гарч ирсэн гих мэдээ ирнэ. Бүлэгмийн ахлагч шууд л манай хідэд энэ ажлыг даалгаснаар ойн утастай тултгаар явлаа. Гэтэл ирээд юу хардаг гэж балиар том өтний дээр Бролайт халтайчсан явж байгаа юм да. Такеру Бролайтыг өөрт нь ойртохоос өмнө бушуухан цэвэрлэж амжлаа. Энэ Бролайт гэж үнэн сайхан гар. Авраг өтийг Такеруд унаа болгож өгөхгээ л авчирсан байгаа. Бролайт ч бас манай хэдийн багт нэгдхийг хүслээ. Түүний тулд өдийг хүртэл зэрэглэлээ ахиулж явсаар A төвшөнд хүрсэн байна. Гэхдээ гинэтхэн нэг муу мэдээд уулгалаа. Бролайтын эх чинь нутгаасаа зөгцсөн гин. Эх чинь нутгийнхаа удаганаар сонгогдсон бөгөөд тэр удаган нь дараагийн удирдагчийг төрүүлнэ гэж үздэм байна л та. Тиймээс хүнтэй гэрлэж хүүхэд төрүүлэх ёстой байтал зөгцсөн гиндээ. Эх чинь таалагдахгүй хүнтэйгээ гэрлэхгүй гэж баахан уймэн тариад гэрлэхгүй тулд албаар бүтжгүй нөхцөл тавьжээ. Тэр нь энэ ертөнцийн гэж бодомгүй үдсэглэндээ цагаан тэнгэрийн хүлэг үйж. Бролайт мэдээж тэрийг нь Дварфын хаанаас шагнал олгож аваад нутаг буцсан да. Гэтэл эх чинь хэдийн цогцсон байж. Тэгээд Такеругаас эгчийг нь олж өгөхийг гойно. Гэрлэхийг үсээгүүдээ зөгцсөн байж болох ч Бролайт өөрт нь юу ч хэлэлгүй явсанд гайхаад байгаа бололтой. Ингээд Брогийнхоо хүсэлтийг Такеру Клей Пүүни гэд бүгд зөвшөөрлөө. Эльфийн тосгон руу явах замд Пүүни буцаад морилж хувраад багийнхныгаа нуруунд дээрээ суулгаад явна. Газрын хязгаар цаг хугацааны хязгаарт хүрэхэд нэг л хором хангалттай. Би бол энэ дэлхийн хамгийн шилдэг морь гэдэл багийнхандаа өнгөрч өглөө. Нэгэн итгэц тэд ойн гүнд иржээ. Бролайт эльфийн нутаг руу очиход нууц хаалгыг нээснээр манай хэд маш нууц эльфийн нутагт хөл тавина. Гэхдээ ирээдэл шууд дайралтанд өртлөө. Эльф цэргүүд ариун газарт бузар юмнууд орлоо энтер гэж баахан төвчгөнж жагаад Пүүни бурхныг маань уурлуулчихна. Пүүни морь төрхөндөө хуурж тэдэнд хэн болохоо хэлээд тэнгэрт хар уул хуруулж аянгаар нэргүүлдэг. Ямартай ч ууртай эльфүүд бурханд цөгдөн уучлалт гуйлаа. Дараа нь Такеру тэдэнд өөрийгөө танилцуулж өөрийнхөө төвшнийг илтгэх бугуйчаа харуулхад эльфүүд бүхнийг чадагч гэдэл гайхширцгаана. Тэгээд эсэргүүцэл үзүүлэхээ болж манай хэдийг тосгон руугаа дагуулan явлаа. Гиснээс манай энэ броч нь эльфүүдийг удирддаг язгууртан гэр бүл болох дээд эльфүүдийн нэг үйд шүү. Дандаа л үлсэж цангаад энэ тэнд сууж идэг болохоор нь яаж язгууртан гэж мэдхүлээ. Тэгээд бас Такеру маань Брог эмхтэл гэж бодож явтал үнэндээ 2 хүйстэй гэж авд юм да. Эльфүүд 2 хүйстэй төрхөнд байхал зөөлгөн. Манай хэд аврах том модны дотор орших эльфийн хааны ордонд орж ирлээ. Бролайтын ах нь дээд эльф хэрн маш жижигхэн биетэй юм байна. Гэхдээ ганц тэрч биш. Дээд эльфүүд удмын хараалаас болж эльфийн үндсэн чанараа алдаж төрх нь элбэг болсон байдаг. Удаан хугацааны турш дээд эльфүүдийн өөр удам маш жижигхэн бие султай гарч ирсээр сүүлдээ бүр төрөөдөл өгөх тохиолдолж гарах болжээ. Үүнийг удмын хараалал гэхээс өөрийг хэлдэггүй. Тэгээд Бролайтын ах Такеруд нэг зүйлийг үзүүлдэг. Дээд эльфүүдэд захиас маягаар өвлөгдөж ирсэн эртний нэгэн хачирхалтай бичээс бий. Чулуун дээр эртний хэлээр язгуурт нь цус алдагдаж хөрст дэлхийд хатаж үхнэ. Өөр цустай нэгэн гэрэл цацруулж хөрст дэлхийг өөрчилнө гэж бичжээ. Бролайтын ах нь язгууртан гэдэг нь дээд эльф. Харин өөр цуст нэгнийг Такеру гэж бодож байгаагаа хэлдэг.
Үүний дараа Бролайтын ээж буюу эльфүүдийн хатантай уулзна. Такеру маань бүх дээд эльфүүдтэй уулзаж үзэхдээ биеийн байдлыг нь шинжилсээр байлаа. Тэгсээр эцсийн дүгнэлтээ хийчгээд бага цуглуулan дуу тусгаарлах шидийн хаалтыг идэвхжүүлдэг. Ингээд Бролайтад үннийг хэлсэн нь дээд эльфүүдэд тохиолдоод байгаа удмын өвчин бол огтоос хараал биш. Энэ бол цус ойртолт. Дээд эльфүүд нь язгууртан цусаа хамгаалах гэж гэр бүл дотроо гэрэлж хүүхэд гаргасаар байгаад ийм болжээ. Эльфүүдийн үе дамжуулан тайлж чадалгүй өдийг хүрсэн тэр захиас дээр хилээд буй өөр цус нэгэн гэдэг нь яг үнэндээ эльфээс өөр төрөл зүйл биш. Шууд утгаараа өөр цустай эльф буюу дээд эльфээс бусдыг нь л хилээд өгч. Бролайт удмынхаа өвчний шалтгааныг бүрэн ойлгосон ч олон зуун жил тогтсон энэ тогтолцоог хэрхэн бүгдэнд нь ойлгуулж эвтэйхэн өөрчлөх вэ гэдэг нь маш чухал байлаа. Ингээд яах вэ гэхэд нь Такеру мэдээж бурхан болохоор нь Пүнигээс тусламж хүсгэд нөгөөх нь төлбөр олгож 10 ширхэг зүцгийн тостой төмс нэгчээд юм да. Яаж туслах вэ гэсэн Пүнигээр эльфүүдийн шүтдэг бурхан тэнгэр Аринаг олуулах гэжээ. Пүни эльфүүдийн бурхан Аринаг хайгаад олсонгүй. Ямар ч тач манай хэд судалгаа хийхээр энтхийн аялагчдын бүлэгмийг зорино. Бүлэгмийн ахлагчийг нь Сара гэдэг. Тэр манай хэдэд Киотогийн ангал гэдэг газарт ойрын үед агаарт шидийн бохирдол ихсэж очиход хэцүү болоод байгааг хэлнэ. Уг нь тэнд нь үнэхээр амттай муурын чигт мөөгөнцөр ургадаг. Тэрийг авах хүсэлт бүлгэмд нь маш их иржээ. Манай хэд ч тэр газрыг судлаад үзэхээр шийдэн шууд явцгаалаа. Тэгсэн энд маш хүчрхэг гэгддэг мангасууд хүртэл үхэж үрэгдсэн нь харагдана. Шидийн бохирдол хит их байгаагаас болж Клей Бролайт хоёрын амьсгал богдоод эхэллээ. Такеру ойр байгаа шидийн бохирдлыг цэвэрлэж тэр хоёрт хамгаалалт үүсгэх шингэн өгдөг. Тэгээд бохирдол ихээр мэдрэгдээд байгаа агуу руу бүгд орцгооно. За тэгсэн энийг шидийн бохирдол донд амьтад бүгд үхээд байгаа юу гэвэл бас үгүй бололтой. Бохирдолд дасан зохицож хувьссан шин төрөл зүйлийг мангас шавж агуун хонглоор дүүрэн язганж идэг шүү. Нэгээр нь алоод ивэл дуусгаргүй исэн болохоор Такеру өөр арга хайлаа. Мангасуудыг бүгдийг нь том талбайд цуглуулж байгаад нэг доор нь дил босчдаг. За тэгээд нийлээд олныг хунчгсан болохоор ойр хавьдаа мангасгүй болсон гээд манай хэд юу ч болоогүй юм шиг цайлаад суучна. Цайны цагийн дараа харин агуйн гүнд дахиад аврах том мангастай таарлаа. Энэ эс төвшний харанхуйн эмгэн хумс нь бүтэн улсыг сөнөөж байсан түүх хүртэл яригддаг гин. Такеру чадвараа ашиглан мангасын сул талыг харахад тэр нь гал байдаг. Клей лууд өрхөндөө хувиран довтолж би галын чадвараа ашиглана гэсэн ч огт нөлөөлөх шинжгүй харагддаг. Такеру харанхуйд нүдгүү мангасын тэмдрүүлэн сайн өгчснийг ойлгон Бролайтад тэмдрүүлийг нь онилохыг даалгалаа. Ингэснээр тэмдрүүлгүй мангасын хөдөлгөөн асар удаашрч манайхан мангасыг дарж чадна. Тэгсэн тэрмөө заван эмгэн хумс агуугаар нэг өндгөө шахсан байдаг. Такеру шинжилж үзээд өндгөн нь нарны гэрэлд тэсвэргүйг мэдэж бүгдийг нь устгалаа. Үүний дараа Пүни эльфүүдийн бурхныг дахин мэдэрч эхэлснээр манай хэц түүнийг хань. Тэгж яваад санаандгүй Бролайтын алга болсон эгчийг олчдаг. Эгч дүүс шиг уйлалтаа тэрвэрлдэх нүг гэтэл шууд л нудраг зөрүүлж ийн. Оройн хоол идэхэд ч нэгэндээ тунирхж байгаа нь амар адилхан. Эгч нь аль хэдийн зогцсноосаа хойш нөхөртэй болж хүүхэд ч гаргасан байна. Маргааш нь манай хэд Бролайтыг эгчтэй нүлдэн эльфүүдийн бурхныг хайхаар дахин явлаа. За гэтэл Такеругийн төсөөллөөс хит хол зөрсөн бурхан байхан дэрээ. Эльфүүдийн бурхан аль эрт дээр үеэс л дээд эльфүүдэд цус ойртолтын талаар анхааруулах гэж чулуун дээр бичиж үлдээжээ. Пүни эльфүүдийн бурхан Аринаг хамгаалах ёстой эльфүүдээ орхиод өөр газар тэнээд явж явах гэжтэй гэтэл нөгөөх нь өөдөөс нь чам шиг хөшөө болчдог бурхан лам мэдгүй юм байна гээд аан маань үзэлцэхнэ. Манай хэд Аринад эльфүүдийн тосгонд дахин очихгүй бол тэд устдаж үгүй болох дээрээ тулаад байна гэж хэлдэг. Дараа нь эльфүүдийн ордонд буцаж ирэхдээ Бролайтын эгчийг гэр бүлийнх нь хамт дагуулж ирнэ. Хатан хаанд охиныг нь гэр бүлтэй олж эрүүл саруул хүчрхэг эльф төрүүлсэн байгааг нь харууллаа. Гэтэл хаа газрын хааны ордонд байж л идэг сайд түшмэл гээд юм болгоныг өгөөсөж идэг балай хүмүүс идэг та. Яг л тийм нөхдүүд эльфүүд унтж байх ба Бролайтын эгчийг язгууртны дүрм журмыг зөрчиж цэвэр цусаа бузарлалаа энтер гээл солиорч өгнө. Энэ үеэр эльфүүдийн бурхан тэнгэр Ривер Аринанд гарч ирснээр ядаргаатай юмнууд бүгд дуугүй боллоо. Бурхангүй газрын бомб галзуурч байсан бололтой.
Одоо Бурханыхаа үгийг үг дуугоо сонсож эльфүүд ирээдүйнхээ талаар ярилцахаар хуралдаж байна. Бролайд нутагтаа үлдэхийгч найзуудтайгаа хамт байхыг хүсээд сэтгэл нь хоёрдоод байлаа. Гэхдээ нутагтаа үлдэх шийдвэрийг нь хүндлэн багийнх нь түүнийг үлдээгээд явахаар болно. Бролайтыг гуниглахад багийнх нь бие холдсон ч сэтгэл холдохгүй гэсээр буцлаа. Үүнээс хойш сар гаруй хугацаа өнгөрөөд байтал манай хэдийн зам дээр нэг танил авраг утга гарч ирсэн нь мэдээж Бролайд ирж явдаг. Бролайд одоо гэр бүлдээ санаа зовлгүй багийнхантайгаа аялахад бэлэн болжээ. Маргааш юу болохыг хинч хэлж мэдэхгүйч маргаашийн төлөө өнөөдөр тэд аялах гэж байна. Такеругийн энэ ертөнцид ирээд цуглуулсан хамгийн үн цэнтэй чухал нандин олдвор нь шидэт зэвсэгч биш, алт эрдэнэс биш, харин замдаа олж явсан итгэл найдвар нөхөрлөл байлаа. Та нарт маань энэ аним ямархуу санагдав? Такеругийн оронд исэн бол шинэ ертөнцид очиод юу хийх байсан бэ? Сэтгэлдээ заавал үлдээж лайка дарахаа бүү мартаарай. Baby, just to let me down and mess me around, and in words of all, you never go, baby, when you say